Сайн байцгаана уу хүн төзөгчтэй. Өнөөдөр манай де факто нэвтрүүлгээр Бохир ус хог хаягдлын менежментийн Smart Waste Technologies компани Монгол дахь суурин төлөөлөгч Батторжийн хонгор зул оролцож байна. Батторжийн хонгор зул Smart Waste Technologies компани Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал. Америкийн нэгдсэн улсын Rhode Island-ийн Johnson & Wise их сургуулийг бизнесийн удирдлагын магистр, Монгол улсын их сургуульд олон улсын худалдааны бакалавр зэрэгтэй тус төгссөн. Канадын Нэгтлэн бодох бүртгэлийн академи Нэгтлэн бодох бүртгэлийн менежерийн курс 1-2 дугаар шат. Rio Tinto Монгол компанид үйлчилгээг дэмжих мэргэжилтэн, бизнесийн үйлчилгээний ахлах, төслийн үйлчилгээний ажилтан, Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод Quickfix Technologies Inc. компанид үйл ажиллагаа эрхэлсэн менежер, Kyochon USA Inc. компанид үйл ажиллагаа эрхэлсэн менежер, IKG Marketing Research компанид үүсгэн байгуулагч, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд захиргааны ажилтан, Mongolian Marketing Consulting Group-д судалгааны агент зэрэг албаг хашиж байсан. FIDIC гэрээний удирдлага, төслийн засаглал, оролцогч талуудын хамтын ажиллагааны удирдлага, олон чиглэлийн багийн манлайлах чиглэлээр мэргэжсэн. Англи, орос, хятад хэлтэй. За сайн байна уу та? Сайн байна уу? Танд их баярлалаа. Яг энэ чиглэлээр одоо Монголд ямар төсвүүд, ер нь энэ компани юу хийдгийг тэгээд ямар төсвүүд хэрэгжүүлчихэд байна. Ахуйн болон одоо үйлдвэрийн бохир ус цэвэрлэх байгууламж, биологийн хог хаягдал болон лагийг боловсруулж биогаз цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх тийм төслүүдийг бол манай компани одоо хэрэгжүүлж байгаа. За ерөнхийдөө төслүүд нь бол EPC буюу түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр технологийн одоо бүрэн шийдэлтэй, технологийн дураг төсөл, барилга, угсралт, тоног төхөөрөмж угсралт, туршилт тохируулга гэсэн бүхэл одоо түлхүүр гардуулах нөхцлөөр одоо ажлуудаа одоо хийж байгаа. За улсын чанартай болон хувийн хвшлийн одоо цэвэрлэх байгууламжийн төслүүд дээр ажиллаж байна. За бүх 8 дахь Польш улс болон Монгол улсын засгийн газрын хөнгөлтэй зээлийн хүрээнд хэрэгжиж байгаа аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжуудыг шинжлэх асуудал одоо ажлыг одоо ерөнхий гүйцэтгэгчээр нь ажиллаад одоо төсөл маань ерөнхийдөө дуусж байна. Баяуулгий, Увс, Завхан, Говьсөнбүр гэсэн 4 аймагуудын төвийн цэвэрлэхийг за барилга угсралтын ажил болон тоног төхөөрөмж суурилалтын ажил бол дуусаад улсын комисс төлөөлгөж өгсөн байгаа. За одоо туршилт тохируулгын ажил үргэлжлээд одоо эхнээсээ ашиглалтанд бүрэн хүлээлгэж өгөхөөр явж байна. За хувийн хвшлийн одоо ажил гэх юм бол одоо үндэсний томоохон үйлдвэрлэгч болох Хапон Хувцад компани үйлдвэрдээс гарсан бохир ус одоо хаягдал бохир усыг цэвэрлэх зөвхөн одоо цэвэрлээд одоо төв магистрал шугамд нийлүүлэх 65-61 стандартыг хангаа зогсохгүй тэр усаа дахин ашиглах тийм концепттэй цэвэрлэх байгууламж өндөр технологитой одоо салбартаа тэргүүлэгч гэдэг одоо Хапон компани бол энэ дээр бол маш их талархууштай үйл ажиллагаа хийж байгаа. За шинэ жишээ тогтоож байгаа юм. Жишээ тогтоож тий. Ер нь ингээд ус хэрэглээд бохир ус гэж бид ярьдаг те бохирыг ингээ аваад цэвэрлээд тэгээд одоо цэвэрлээд усын тодорхой хэдэн хувьтай байж иж гол мол руу гаргах ёстой энэ дэрийг. Тэгээ энэ дээр бол байгаль нийлүүлэх хэмнээс стандарт 49-43 гэх стандарт байгаа. За тэр нь болохоор одоо 95-аас дээш хувьтай байж иж байгальд нийлүүлэх процесстэй байгаа. Манайх одоо тухайн одоо захиалагчийн шаардлагаас шалтгаалаад байгальд нийлүүлэх стандартыг хангаа зогсохгүй бүр дахин ашиглахаар бол бүр илүү стандарт буюу бүр илүү нэмэлт технологи орж ирж байгаа. Ялангуяа одоо энэ усны нөөц дэлхийд даяар түүний дотор манай ус ч гэсэн багасж байгаа шүү дээ. Тийм нөхцөл байдалд хэрэгэлсэн бохир усаа дахиж ашиглах, цэвэрлэх тэгээд дахиж ашиглахыг бол онцгой асуудал нэг талаас нөгөө талаас эрүүл мэндийн хувьд тийм ээ. Жишээлбэл би ингээд сонссон Монгол улсын 21 аймгийн аймгаас одоо бол 3 аймаг л үлдчихэд байгаа. Бусд нь болохоор одоо ингээд тэр бусад 18 аймгийн 4-т нь танаа хийсэн юм байна шүү тий. За хоёулаа жишээлбэл тэгвэл Баян хөлгийн тэр танаа цэвэрлэх байгууламжийн тухай яриа л да. Ямар хэмжээний чадaltaй байдгийг, хэдэн хүн ажилдгийг, тэгээ танай технологи байршуулснаар ямар өөрчлөлт авчирч байна.
За Баялгийн аймгийн Үлгий хотын цэвэрлэх байгууламж нь бол өдөрт 3000 м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай. За энэ болохоор одоо аймгийн өсөн нэмэгдэх хүчин одоо хэрэгцээг хангасан ирэх 10 жилд бол хангасан одоо цэвэрлэх байгууламж байдаг. За ер нь бол манай технологи бол Европ технологи Монголд анхудаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог байгаа. За нэгдүгээрт нь тэр нь болохоор юугаар өөр вэ гэхээр манай бусад аймагуд хэрэгжсэн төслүүд одоо сүүлийн 10 жилд одоо санхүүжилттэй олон улсын санхүүжилтээр одоо нийт аймгийн төвүүд болон одоо 3 том хотууд маань цэвэрлэх байгууламжаа зассан. За манай цэвэрлэх технологи бол одоо ерөнхийдөө бол хэмжээний хувьд бол компактны одоо авсаархан. За тэрийгээ дагаад ашиглалтын зардал болон автоматжуулалт гэдэг одоо үйл ажиллагааны зардал. Дээрэс нь анхны хөрөнгө оруулалт бас илүү бага гэдэг утгаараа бол технологийн дэвшил болсон гэж үзэж байгаа. Польшийн хөнгөлөлтөө зээл гэдэг маань Польш улс одоо өөрийнхөө Европын холбооны гишүүнийхэн хүрээнд эрх үүргийнхээ хүрээнд хөнгөлөлтөө зээлийг тодорхой хөгжиж байгаа орнууд өөрсдөө сонгоод өгдөг. Одоо нэг жишээ нь Монголд ингэж явж штэ. За 50,000 хүнтэй Үлгий хотодны 3,000 өдөрт метр куб ус цэвэрлэхийг та одоо ингээд бас ирээдүгөө харсан гэж ярьж байна тийм ээ. Тэгэхээр өнөөдөр Монголд одоо яг ийм цэвэрлэх байгууламжаа сайжруулаагүй хуучны орд төдий тийм юмтай Сэлэнг, Говь Алтай, Баян Хонгор гэж 3 аймаг байна тийм ээ. Тэгээ энэ 3 аймагт одоо ингээд хэрвээ бид ингээд ийм хэмжээний төсөөтэй цэвэрлэх байгууламж барьчих юм бол Монголын аймагуд цэвэрлэх усаа ядаж бохир усаа цэвэрлээд тэгээ ахиж хэрэглэн тий таныхаа жишээ технологи хэрэглэсэн учраас танай технологи бусад газарт ахиж хэрэглэж байгаа юм уу дахиж эргүүлж хэрэглэж тийм нөө захиалагчийн шаардлагаас л хамаарна. Одоо аймагуудын төвд хэрэгжүүлж байгаа манай төсөл бол дахин ашиглах шаардлага байхгүй. Зөвхөн байгальд нийлүүлэх стандартыг хангасан байх ёстой. Шаардлага байгаа гэхдээ тийм юм байгаа. Одоохондоо яг тэгж шаардаж оруулаагүй байна. Тийм зорилго тавиагүй юм байна л та тий. Ер нь бол зорилго тавиаж тийм ээ. Бусад оронд ч одоо энэ бохирын усын шин цэвэрлээд хамгийн сүүл баг уух ус болгож ийлээ шүү дээ. Унгарт, Венг, Герман энэ бүрдэж уугаад тэр үйл дээрээ үзүүлжсэн дарга нь тэр усаа уугаад үзүүлсэн шүү дээ бид нар. Тий манайх олон үдснээрээ бол Монгол улс аль хэдийн 1000 цэвэрлэх байгууламжтай болчих байсан. Тэгээд дарга нар шин солиудчих тийм бол да тэгэл. Одоо нэрийг ч мэдэхгүй амжихгүй солиудаад байгаа. Тэгэхээр жишээлбэл одоо аймагуудад заавал юм байх хэрэгтэй. Гэхдээ сумуудад бас тийм байх хэрэгтэй шүү. Жишээлбэл одоо жижигхэн оврын одоо жишээлбэл 4-5 мянган айл байгаа суманд одоо хэдэн зуухан метр куб өдөрт хэрэглэдэг ус заавал байх хэрэгтэй тийм үү? Мөн Улаанбаатар хотын гэр хороол бол чинь ингээл үерт болохоо жорлондоо живчээд нь шүү дээ тийм ээ. Тэгээ энийг зогсоохын тулд ийм тусад нь хийх төлөвлөгөө байдгийн болов тийм боломж байдгийн мүү юу? Тийм боломж бол байлгүй яг уу. Ерөнхийдөө бол одоо сүүлийн 10 жилд бид нар одоо цэвэрлэх байгууламж нь бохир усанд анхаарал бол нэлээд төвлөрүүлээд нийт 15 аймгийн төв болон 3 том хотуудад бол энэ цэвэрлэх байгууламжийг бол одоо барьж байгуулсан. За технологи бол бид нар ихэвчлэн нэг төрлийн технологи зургийг ашиглаж нэлээд хэсэг явсан. Одоо сүүлийн хэсэг цэвэрлэх байгууламжид бол илүү дэвшүүл. За бид нар өмнөхөөсөө юугаас сурах уу, юу сайжруулах уу гэдэг дараагийн аймагуд илүү нөгөө lesson learned юм дээр experience дээр их боломжуудтай байгаа. Тийм болохоор одоо зөвхөн одоо Монголд одоо дадаж хэрэглэж сурсан технологи биш, тэ илүү одоо технологийн энэ салбар чинь одоо их өсөл дэвжил болж байна. Тэрэн дээр бүгдэнд нь нээлттэй байж одоо энэ илүү игээд зардал багтай илүү цэвэрлэгийн түвшин өндөртэй эдийн засгийн үр өгөөж өгөх тийм шийдлүүдийг сонгох илүү нээлттэй байх хэрэгтэй байгаа. Бохир ус маань бол зөвхөн одоо бохир уснаас бол зөндөө олон төрлийн хэрэглэх бодисууд одоо хэрэглэх бүтээгдэхүүнүүд гарч болно. Одоо лагаа бол бордоо болгож ашиглаж болж байна. Лагаа одоо эсгээд газ болгож болж байна. Газаасаа эрчим хүч гаргаж авч болж байна тий. Дээрээс нь одоо барилгын материал хэрэглэх төвөз материалуудыг бас гаргаж авч болж байна. Гэх мэтчлэнгээр бол одоо ер нь бохир усны цэвэрлэх байгууламжийг зөвхөн усаа цэвэрлээд одоо байгальд нийлүүлэх биш, шинийг болоод бүхэл бүтэн нөөцийн үйлдвэр гэж бол харж болох. Тэгээ Улаанбаатар хотод одоо хуучин цэвэрлэх
байгууламжийг байгаа. Сая шинийг бас ашиглалтанд оруулаад дууслаа. Тэгээ 250 мянган метр кубын чадaltaй гэсэн тий шинэ өдөртсөн. Тэгэхээр нөгөө хуучин чинь нэг айхтар үнэртэд нөгөө Улаанбаатарт welcome to Улаанбаатар гэмэгцэл син хийгээл явцдаг байлаа шүү дээ. Одоо гэхдээ бас үнэр байх шиг байна тэрүүгээр явхаар. Тэгэхээр тэр хуучин лаг нь үлдсэн байгаа юм уу? Тий, хуучин одоо 1950 оноос хойш хоримтлагдсан лагаа одоо яах вэ гэдэг дээр одоо шийдэл хайж байгаа. За ер нь бол тэрийг шатаах нэг боломж шатаах юм уу эсвэл болох одоо ландфил хийх тийм ярьж байгаа. За мэдээж төв цэвэрлэх байгууламж маань болвол гарч байгаа лагийнхан тодорхой хэмжээгнээс бол цахилгаан нь бол гаргаж аваад өөрийнхөө хэмжээнд хэрэглэх боломжтой төлөвлөсөн. Сая шинэ байгуулагдсан цэвэрлэх байгууламж өөрийнхөө лагаас нь гаргасан лагаасаа тог гаргаа биогаз гаргаад бодвол тэгээд тог гаргаад тэгээд өөрийнх нь дотоодын хэрэгцээ хангаж байгаа юм ба шүү. Хангах хэрэг. Тэгээд сайхан алхам, сайхан дэвшил болж гэхдээ энэ чинь ийм том газраас ч юм бол өшөө тэрнээс том илүү эрчим хүч гарах боломжтой тийм үү? Боломжтой. Ягаад тэгэхээр одоо өмнө жил хоримтлагдсан тэр их хэмжээний лагийн одоо нэмэлт шин тутам үүсэж байгаа лаг ягаад тэгэхээр одоогийн төлөвсөн бол бүх лаг ашиглахгүй гэсэн Тэгэхээр лаг үлдээд байгаа юм биш үү? Үлдээд байгаа. Нийлүүлээд дээрэс нь Улаанбаатар хотын хог хаягдaltaй. Тэр нут чинь хог хаягдал чинь одоо баялаг байгаа тийм ч тий. Органик нэгдлүүдээс нь бол биологийн хог хаягдлыг нь бид нэгтгээд тэндээс бол маш их хэмжээний биогаз гаргах боломжтой. Тэр биогазаа бидгээд одоо green gas тий, green energy болгож ашиглах боломжтой тий. Тэгээ ганц Улаанбаатараас гадна бас яг саяын цэвэрлэх байгууламж бүх аймгийн дэргэд хажууд аймаг дотроо аймгийн хогны газар гэж байгаа шүү дээ. Хогны аваалга. Тэгээд тэрийг чинь булаа суугаад шүү дээ. Заримдаа болгочгүй аваалж хаяад шүү дээ. Салхин гэлгэр хүүдийн нийсэл хөөрөөд. Тэгэхээр Улаанбаатар хотын хогийн цэгүүд байна тийм ээ. Энд одоо бас яг тийм үйлдвэр бариад та өөрөө Нью-Йоркт амьдарч ирсэн олон жил Европод сурсан, Японд. Тэгээд жишээ нь Нью-Йорк хот чинь хогоо өөрсдөө ингээд аваад тог гаргадаг юм шиг байлаа тийм үү? Тий. Хогийн цэгүүд дээрээ ингээд биогазын үйлдвэрүүд барьсан байгаа. Нью-Йоркт гэхэд тий. Олон цэг дээр тэрийг одоо жишээл Нью-Йорк мужаар биогазын үйлдвэр гаргаад тэр ойр хавийн 200 мянган айлдаа цахилгаан эрчим хүчний оронд одоо шууд ингээд нийлүүлж байгаа. Тэгээд түүнээс болоод 500 мянган тонн carbon emission буюу агаар мандалд үүсэх байсан одоо нүүрс төрөгчийг хамгаалж чадсан гэдгээр carbon credit авч байгаа. Одоо энэ тухай бид яриа л байгаа. Тэгээд Монгол жишээвэл одоо энэ өөрсдөө ингээд яг Улаанбаатар хотыг тойрсон хогийн овоолгууд дээрээ био хий гаргадаг нэгдүгээр үйлдвэр бариад хоёрдугаар тэр нь хажуудаа эрчим хүч гаргаад тэр нь ойр хавийнхаа хүмүүсийг цахилгаанаар хангаад тэгээ тэрнийхэн төлөө жишээвэл Улаанбаатар хот хятадуудад зарах нь шүү тэрийг. Эсвэл Японуудад эдгээр чинь нөгөө илүү бохирдуулж байгаа учраас өөр хүнийхээс би төдийг авлаа гэж хэлээд тийм ээ энийг ч нөгөө энэ carbon credit debit гэж яриад шүү. Одоо энэ COP 17 гэж ярьж байна тийм Монгол болохгүй дээ шүү дээ. Хэд хоногийн дараа 9,000 хүн ирнэ гин Улаанбаатар хотын бүх буудлаас 2 дахин олон хүн ирэх гэж чадварыг хонуулах. Тэгэхээр ийм нөхцөл байдалд бол одоо нэг ийм юмныхаа шийдвэрийг зөрөгтэй гаргаад хийгээд эхэлвэл тийм энэ хог дээр байгаа энэ бүх та түрүү хогийг баялаг гэдэг шүү дээ. Тэгэхээр тэгж чадах юм бол үнэхээр энэ COP-оос ч одоо бодиттой тийм юу гарах гэдэг шүү дээ. Тэгэхээр жишээлбэл энэ хогийг тэр технологи нь аль зэрэг хэцүү байдгийг та энэ технологийн хүн байна өөрөө энэ West Management тэр олон жил ажилласан. Тэгээ одоо Porsche компани төлөөлөгч энэ тэр технологи аль зэрэг хэцүү байдгийг ши хогийн үйлдвэр дээр тэрийг хийхэд. За хог бол одоо dry wet гэсэн хоёр хуурай болон тийм нойтон. За хуурай хогонд нь бол одоо пластик, шил, цав одоо мод тийм эдгээр ажиглаад wet буюу одоо нойтон органик био нийтлэл бол ойролцоогоор хоол хүнсний үлдэгдэлтэй амтан одоо органик нийтлүүд ойролцоогоор 80% нь ус байдаг тийм. За энэ болгоноос бид нэр одоо өндөр хэмжээний биогаз гаргаж боломжтой. За яг уу бохир ус цэвэрлэх байгууламжийн өртөг зардлын хувьд бол энэ хогоо ингэж
одоо боловсруулах биогазын үйлдвэр барих нь илүү зардалтай ч гэсэндээ энэ одоо булах одоо шатаах гэсэн шийдлүүдээс бол хамаагүй эдийн засгийн үр өгөөчтэй эргэлтэнд оруулах боломжтой. Яагаад тэгэхээр за гадаадын хөрөнгө оруулалт зээл тусламж одоо хэрэгжиж байгаа энийг бол энэ green одоо юм төлрүүлж чадах юм бол энийг эргээд нөхөн төлөх чадвар нь бол хамаагүй их хурдан байх одоо хэдхэн жилийн дотор тэрийг анхны хөрөнгө оруулалтаа нөхөх тэндээсээ одоо цаашид одоо импортыг орлогч бүтээгдэхүүн газ биогаз биогазаа одоо өөрөө үйлдвэрлээд одоо Улаанбаатар хот маань автобус биогазаар явдаг байж болох ч гэдэг жинхэнэ ногоон автобустай болох боломжтой гэх мэтчлэн Лондон хотын бүх автобус кофенээс гаргасан түлшээр ажиллаж байгаа байхгүй. Бүх хотын ууж байгаа кофений шаарыг аваад тэгээ биогаз болгоод ингээд Лондон хотын бүх тэр улаан автобус чинь тэгж ажилладаг юм байна. Тэр шиг манайх бас тий ядаж бас тэгж ашиглах юм бол тэгээд өөр ямар боломж байна вэ? Цахилгаан дулааны станцыг хажууданд одоо барьж болно. За энэ дээрээс бол эдийн засгийн маш их үр өгөөж гарнаа. Яагаад тэгэхээр одоо манайх Монгол улс одоо COP17 ашиглаад ч гэдэг юм уу одоо ер нь бол одоо ийм шийдлүүдэд л нээлттэй байх хэрэгтэй байна. Одоо уламжлал сэтгэлгээнээс гарах тий одоо дадаж сурсан одоо шийдлээсээ илүү их нөгөө өргөн харсан одоо жишээлбэл манайх одоо цэвэрлэх байгууламжийн технологиг ярьж байхдаа бол халдваргүйжүүлэх одоо бохирдсан халдваргүйжүүлэх одоо сүүлийн шатанд байдаг юугаа болохоор хятягаан туяаны цэвэрлэгээр одоо гэрлэр одоо хариуцахыг гэсэн тийм шинэ технологи оруулж ирэх хэсгэн боловч одоо нөгөө хүмүүсийн болгоомжлолоос үүдээд одоо оруулж ирсэн шинэ технологи гоё арчилж тордож явж чадахгүй одоо бүр технологийн гормоо алдагдсанаас болоод ерөнхийдөө нэг ойлголт зам уу гэдээ ойлгогдсон. Гэтэл одоо Нью-Йорк хотод гэхэд одоо 30 сая хүний хэрэглээг одоо ямар ч насаас химийн юу ашиглахгүйгээр зөвхөн тэр гэрлэр ингээ ашиглаад маш одоо clean, healthy тийм юу усыг түгээж байгаа байхгүй юу? Бүр тэгж цэвэрлэж болох юм байна тий. Одоо бид энэ хогоо ингээд тийм өгөөжтэй цэвэр ашиглахын тулд жишээ одоо Японы хотуудад, Америкийн бүх хот, том жижиг хотуудад иргэдний хогоо ялгцсан байт юм байна тий. Тэгээд трийг яаж зохион байгуулах дээр вэ? Хогны менежментийн системийг бол одоо COP17 дээр жинхэнэ нөгөө нэг бодит туршлагатай хүмүүс нь авчирч ирнэ тий. Тэрэн дээр одоо Монгол улс ерөнхийдөө өөрийнхөө нөхцөл байдлыг одоо модон журлангоо бас тий бодитойгоор хэлжээж бодитойгоор нь solution авах хэрэгтэй тий. Тэгтээ бас цензуртай хандах хэрэгтэй. Гадны бүхэл одоо сайн гэснийг нэвтрүүлээд бас амжих болохгүй шүү дээ. Тэгэхээр яг нөгөө газар нутгийн хэмжээ тохирох технологи шийдлийг Монголд нутагшуулах нь одоо сайн гэсэн болгоныг байж болохгүй. Одоо жишээл манайхыг бол Шанхайтай харьцуулах боломжгүй. Шанхай гэтэл одоо тий газар нутаг маш багаасаа болоод хогоо шатаахаас л өөр шийдэлгүй байж тээ. Гэтэл хичнээн сайн одоо Монголд одоо энэс өөр боломж байхгүй гэд хэлээд ингээд ячих юм бол тийм үү гэд ингээд суугаад иж болохгүй. Яг л ижил төстэй одоо олон орны хүмүүс ирж байгаа дээр нь одоо бодит практик туршлагын сайн авч нутагшуулах хэрэгтэй. Тийм учраас их ажил хэргийн яриа одооноос бэлдэж хин ямар байгууллага, ямар иргэдэнд, ямар хөдөлгөөн нь юуны чиглэлээр хинээс сурах уу гэдэг тэр ирэх хүмүүсийн нэр ус тэр тодорхойлтууд нь одооноос ил тод байвал хүмүүс бэлтгэх нэ дээ тийм ээ. Энд чинь бүхэл бүтэн хотхон байгуулад нь шүү дээ копиг хийнэ гэх тийм ээ. Тэгээд ер нь бол ингээд бид хогоо ялгаж хайхаас ч сонголтгүй л болж байна да. Одоогоос тийм. Одоо байгаа хогоо болохоор зэрэг одоо ямар нэг аргаар тэр танах шиг шинэ технологи ашиглаж хагаад байгаа хогоо ингээд нийлүүлж авч хагаад тэрийг хөдөлгөж одоо яа тийм температураар халаад юм. Тэрийг яаж тэгж тэр технологиг яаж ажилдгийг одоо байгаа хогийн овоолго дээр очиод үйлдвэр барьлаа гэж бодъё л да. Тэр үйлдвэрийн технологи нь юу аах вэ? Технологи эхлээд одоо
тээвэрлэхээс эхэлнэ. За нэгэнт одоо үүссэн байгаа юу бол очиод одоо ангиллалт явуулна. Хүнд металлтай эсгийг нь бол бас өндөр технологиор бараг ерөнхийдөө ландфил чинь ер нь нийт хогийн нэг 20% сэтэрэхгүй нэг ер нь дунджаар нэг 10% л хүнд металлтай хог байдаг болвол үлдсэн 70-80% нь бол энд нэг биогасын дахин ашиглах боломжтой хог. Тэр ялгалт зэрэг хэцүү вэ? Олон жил овоолгоо хийсэн юмыг. Ер нь бол маш боломжтой. Ер нь бол улсын хэцүү биш. Булаад газар одоо булцсан байгаа ландфил хийсэн хогоос ч гэсэндээ бас тэрийг зохион байгуулалт хийх боломжтой байдаг. Бохир усны асуудал руу игээд одоо бид нар бохир гэж ярьдаг. Жолонгил ус шүү дээ. Энэ усыг чи ингээд хүмүүс одоо ингээд башингуудыг холбочлоо. Тэгэл болчихж байгаа юм шиг л аймаг дээр ч гэсэн хот ч гэсэн ингээд яриад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр усны тэр асар их юу заавал бүгдээр ингээд тэр төвлөрүүлж аваачих тийм одоо шаардлага. Жишээлбэл тэрэлжид байгаа цочд буудал нөгөө хамаг бохир усаа ачаал тэгэл 70 км хот руу орж авч ирж асгаж байгаа байхгүй. Тэгээ энэний тооцоо яаж гардыг юм бол энэ ямар ч ашиггүй байх хэвээр. Тэгээ энийг одоо хэдийн хүнд том жишээлбэл одоо хэмжээгээрээс нь хамаарал хийдэг байх та тэгээ энэ тухай та юу бодож явдаг вэ? За бохир усны менежмент бол одоо барилгажих үндэстэй аж үйлдвэр хаал хүнд байнууд хийж байгаа шүү дээ. Одоо биднэрийн одоо мэдээлтгүүнээр бол зөвхөн одоо найлын ус юм уу карантины ус гэдэг бохир ус гэдэг ингээд хэрэглэсэн л бол одоо бохирдсон учраас бохир ус болж байгаа тий. Үйлдвэрийн бохир бол бас маш өндөр хэмжээний бохирдолтой байдаг. Ялангуяа Монгол улсад бол анхаарах за жижиг цэвэрлэх гэхээсээ илүү хамгийн их анхаарж байгаа өндөр бохирдолтой үйлдвэрийн бохирын урьдчилсан цэвэрлэх байгууламжуудыг бол нэлээд маш их эрчимтэй авч хэрэгжүүлэх ёстой байгаа. Тэгжээж одоо байгаа эхлээд системийг хамгаалж хайрлах. Одоо тий барьсан байгууламжуудынхаа үр ашгийг хүртэх боломжтой. Жижиг суурин тосгонуудад бол одоо бие даасан цэвэрлэх байгууламжуудыг бол жижиг одоо сум өөр өөрсдийн шийдлэр бол одоо аймагуудын нэг хэсэг одоо урсгал явсан. Одоо сумууд бол одоо бүгдээрээ хэрэгжүүлж эхэлж байгаа. Одоо технологийн олон шийдлүүд байгаа. Одоо идэх талаагийн MBR, MBBR, SBR гэсэн технологиуд эндээс яг тухайн орон нутгийн онцлог таарсан зөв технологиг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Аймаг болгон, сум болон хот болгон харилцан адилгүй. Үйлдвэрийн арионтой хотууд байна. Эсвэл мах их хэрэгэлдэг аймаг онцлогтой газрууд байна. Тэнгүүд өөх тосны менежменттэй илүү байх хэрэгтэй гэдэг. Өөртөө тохирсон зөв технологиг авч хэрэгжүүлээд гэх юм бол энэ бол байгаль орчинд экологтой хийж байгаа маш том хөрөнгө оруулалт. Тэгээд ялангуяа та бүхэн дөрөв хотын гэр хорооллын тухай ярьсан. Одоо хөдөө сумын тухай ярих тий 250 орчим метр куб өдөр цэвэрлэх тийм жижиг байгууламж хийгээл саяын таны хэлснээр нөгөө янз бүрийн фильтр чивэ Колорадод ингээд яг тэрэн дээр фильтрээр авсаар байгаа хамгийн сүүл тэр цэвэр усан цаашаа хөрс рүүгээр явж байгаа байхгүй юу? Айлын хувьд бол сумын араа том хэрэглээний хувьд 5-6 мянган айлын хувьд бол чивэл эхлээд цэвэр усаа яаж шийдэж байгааг нь харах хэрэгтэй юм байлээ. Чивэл Төв аймгийн бүрэн сум би анх удаага Монголын нэг л суманд үзсэлдээ. Тэр Америк шиг юм өндөр цамхаг хийцэн. Тэр цамхаг нь Америк шиг юм нэг хөл дээр тогтоосон том бак биш. Тэгвэл ингээ харахад ийм яндан юм уу гэмээр тийм усаа дэшегээ ингээ шахаж зөгөөд тэндээсээ даралтаар нь сумынхаа айлуудад түгээгээд тэгээд дараа нь тэгээд цаашаа яаж байгаа би тэр мэдэхгүй байна. Тэр суман дээр тийм юм яахгүй бах. Зүгээр ер нь бол сайн хийсээр тэр бүхэл хэрглэж байгаа ус чинь нэг тийшээ гарч байгаа шүү дээ. Тэгээд гараад ирэхээр нь тэр усыгаа цаашаага тэр усыг ингээд яг сайн таны хэлснээр бол ингээд цэвэршүүлээд аваад явах хэрэгтэй юм ба шүү тийм ээ. Энэ суман дээр одоо таны мэдих тийм бохирдуулгын системийг хийцсэн газар юу аав? Одоо эхнээс нь одоо Сэлэн аймгийн Сайхан суманд одоо хөтлийн зэмт үйлдвэртэй орхон байгаа тий. Тэр аймагаас Сэлэн аймгийн хотоос бид нартай холбогдоод ерөнхийдөө танаа технологиг ашиглаж яах гэсэн юм аа. Яагаад тэгэхээр
онцлогтой аймаг болгон би түрүүн хэлсэн одоо аймаг сум болгон онцлогтой. Яагаад тэгэхээр үйлдвэрийн харьяан үйлдвэрийн бохир ус их ирдэг. Ахуйн бохир ус их ирдэг. За энэ үед болохоор энэ яг танаа технологи биш одоо янз янзын ямар ч технологи манай компани нэвтрүүлж болно. Танаа үйлдвэрлэсэн одоо шийдэл танаа харах өнцөг бол айгу юу байд юм байна. Монголд айгу нутагчсан цаг агаар болон одоо амьдралын хэм маягт айгу зөгцсөн шийдлийг та санал болгож чадчихна. Тийм болохоор танаа одоо юу шиг одоо жишээг ашиглаад манайх одоо барьж болох. Сэлэнгийн аль сумгийн сайхан сумынхын юм санал тавьж байгаа. Тэр тухайн хүмүүс оршин сууж байгаа газар хэрвээ үйлдвэр байгаа бол үйлдвэрийнх нь бохир хүний ахуйн бохир хоёрын чинь цуг ингээд очих уу үгүй юу очсон бол яах вэ гэж шал өөр технологийн шийдвэр байгаа юм биш. Тий. Хэлгүй яг ахуйн бохир бол илүү их нөгөө үг тос ихтэй юм хэрдэг болвол үйлдвэрийн бохир бол илүү их нөгөө химийн бодис ихтэй. Одоо ямар одоо арширны үйлдвэр гэхэд бол маш их химийн бодис хэрэгэлдэгтэй угаах хүн гэдэг. Тэр эсвэл машин угаалагч гэдэг юм эсвэл цементний үйлдвэр бол бас тухайн. Тэгээд тухайн одоо хот сүрэнгийн бохир усныхаа одоо параметруудын үзүүлэлтүүдийн тэнцээ үздэг гол 3 үзүүлэлтүүд байдаг те тэр болгоныг нь сайн үзэж агаад ахуйн болон бохир усын үйлдвэрийг нь хоёуланг нь аваад боловсруулах боломжтой. Хэрвээ цаад одоо бүр цаашлаад тухайн орон нутаг одоо төлөвлөж чадах юм бол энэ лаг тэндээс нь гарна тий тэр лага улам эдийн засгийн эргэлтэнд оруулах бордоо гаргах түрүүний хэлсэн цахилгаан гэх мэтчлэн маш их эдийн засгийн үр өгөөжтэй байгаа. Тэгээд лагаас чинь энэ хогоос чинь маш химийн бодис барилгын материал гаргаад байгаа юм байна тийм ээ. Ер нь хог хаягдл гэдэг чинь өөрөө бас их том баялаг байна гэж таны түрүүний ярьж ирсэн. Тэр үнэхээр одоо бид жишээлбэл одоо энэ Aerocity буюу энэ хөшгтийн хөндийн шинэ хот барина гэж байна шүү дээ. Тэгээд энэ хот жишээлбэл дандаа оршин суугчид нь ахуйн байх юм уу одоо үйлдвэр байж газрын нэг тодорхой хэсэг нь байх л да. Тэгэхээр энэ тэгээ холбогдлолтой яг адилхан бохир усны боловсруулахын шин үйлдвэр барихгүй бол бохир усаа боловсруулах шин үйлдвэр төхөөрөмж хийхгүй бол тэр чиг дахиад бас Улаанбаатар руу ачаал нэг том ажил болох юм байна л да. За тэгээ та одоо энэ яг энэ чиглэлээр их олон жил ажилласан туршлагатай хүний хувьд бол хамгийн түрүүнд одоо жишээлбэл одоо яг ийм юм хиймээр байна гэсэн тийм тодорхой санал юу байна? Одоо манай Монгол болоод одоо байгаль дэлхийг одоо хайрлж хамгаалах маш сайхан уламжлалтай тий хүндэлдэг дээдэлдэг. За зах зээлийн шилжилтээс хойш бол энэ байдал жоохон алдагдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд бол сэргэж байгаа. За тийм нь бол төв цэвэрлэх байгууламжуудаас ахуулаад ингээд сэргэж байгаа. За энд болохоор одоо ерөнхийдөө нийт сайхан хийгээд барьсан бүтээн байгуулалтуудаа сайхан тогтвортой ажиллах хэрэгтэй байна. Тэнцээ ажиллаж байгаа хүмүүсийнхээ үнэлэмжүүдийг өсгөх хэрэгтэй байна тий. Манайх нөгөө бусад орнуудаа харьцуулахад харьцангуй нөгөө нэг асуудал багтай орны тоонд ордог учраас энэ тэргүүлэх чиглэлд бас тэр болгон оруулж үзэхгүй тий ажиллаж байгаа хүмүүсээ тогтвортой ажиллах цалин пүнлүүдээр нь анхаарахгүй одоо усныхаа үн тарифыг ч гэсэндээ маш доогуур үнэлдэг тийм болохоор хүмүүс усаа тийм их хайрлахгүй байна. Үнгүй гэж бодоо. Ус үнгүй гэж байгаа шүү дээ. Ганцхан зэрэг нөгөө цэвэрсэнийхээ мөгийг л авч байгаа байхгүй одоо. Ус бол үнгүй тий. Тэгээд дээрэс нь болохоор одоо технологийн дэвшилт бас нээлттэй байх хэрэгтэй байна тий. Яг үнэ. Тэгээд чухал санаанууд ялангуяа тэр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгийг сайжруулаач гэж бид эцний түүх ярихад Ром хотод хогондоо дарагдаад болохоо байсан гин л дээ. Тэгэхээр юу болсон гэмээс энэ хогны салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин амар том болгочихгүй юу? Дундаж бас хамаагүй дэвэр болгоцсон. Тэгсэн чинь нөгөө хог зөөдөг машины жолооч энэ тэргээд сайхан залуучууд хөөгнүүд гарч ирээл. Тэгээд хүмүүс чинь тэр хогийг харах, ажилчдаа харах өнцөг нөр болж байгаа байхгүй. Одоо хотод жишээлбэл зөндөө олон хүн гэл харамсалтай нэг өглөөчин зүгээр гой хувцас өмсөд гар хаарын зэрэг шороогоор болоо хийчихэж шнэ гэдэг. Тэгээд өөр ямар ч хэрэгсэл байх юм дээр хүнд тийм ээ. Ус нь энийг шийдэхгүй байгаа маа. За та бүхэн ямар ч гэсэн тэрийн болгон хүний яриад идэггүй. Ягаад чи цэрвээ тойроод идэг дарга нар сэдвийг ярьлаа. Тэгээ хамгийн гол нь та энэ сорилтыг шийдэж байгаа технологиг төлөөлөөд
Тэгээд Монголд 4 аймагтай хүртэл ийм цэвэрлэх төхөөрөмж барьцсан. Одоо тийм хүний хувьд энэ таны саяхан ярьсан санаа бол ийм зүгээр хоосон популист яриа биш. Бодтой хийцэн хүний ийм үг байлаа. Тэгээд энийг одоо холбогдох байгууллагууд, аймагуд, сумууд, сумын төвийн удирдлагууд нь сонсож аваад нэг юм хийх байх гэж найдаж байна. Тэгээд танд болон танай компани амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа танд. За хүнд үзэгчдээ өнөөдөр манай дефакто нэвтрүүлгээр энэ Бохир ус хог хаягдлын менежментийн Smart Waste Technology гэж Польшийн компани төлөөлөгч Монголд төлөөлж ажиллаж байгаа офисынх нь дарга Батөржийн хонгор зул оролцлоо.